сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За манайх бол Монголын уран дархны Төмөн Эрдэс нэгдсэн холбоо гэж юм холбоо байгаа. За бид бүхэн маань бол одоо энэ 2022 онд бол Монголд анх удаа Монгол уран дархан дархчууд үйлдвэрлэгчдийн маань форум уулзалтыг одоо бид бүхэн зохион байгуулж байгаамаа. Өнөөдөр Мишель Экспо групптэй хамтраад за 4 сарын 15, 16, 17 гэсэн 3 өдөр одоо форум одоо үзэсгэлэн уулзалт одоо зохион байгуулах гэдэг ингээд өнөөдрийн телевизэд хүрэлцэн ирээд мэдээлэл одоо хүргэх гэж байгаамаа. Үзэсгэлэн форум маань үнэт эдлийн салбар тусдаа нэг том салбар юм шүү гэдэг утгаараа хийж байгаа. За энэ дээр манай Төмөн Эрдэнэс холбооноос гадна Монголын алт арилжаалагчдын холбоо, Монголын бичил урхаачдын дээвэр нэгдсэн холбоо, үнэт эдлийн арилжаалагчдын эвт холбоо ингээд 4 холбоо маань хамтраад зохион байгуулж байгаа юм ач холбогдолтой. Зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа уран дархчид, үнэт эдлийн үйлдвэрлэгч нар, үнэт эдлийн арилжаагчид оролцохоос гадна бас орон нутгаас төлөөллүүд орж ирж оролцож байгаа. Ингээд салбартаа бид анх удаа одоо энэ салбар нэгдсэн том юм чуулган форум экспо болж байгаа юм ач холбогдолтой. За сая дурдсан чинь 4 холбоо нийлээд үнд металлын үндэсний холбоо гэдэг юм дээвэр холбоо байгуулад ингээ 2 жилийн нүрийг үзэж байна. Тухайн салбарт оролцож байгаа үйлдвэрлэгчид, урчууд, худалдаачид, арилжаа эрхлэгч нар, олборлогч нар мөн салбарын оролцооны 14-5 төрийн байгууллагуудын хамтын одоо хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангасан. За ингээ форумаа хийх гэж байна. Форумоос гарах зөвлөмж маань бол энэ салбарт оролцогч нар маань цаашдаа энэ төр засагта хэрхэн яаж хамтран харилцаж явах юм. За тэгээд аль асуудлууд дээр ямар шийдвэрүүд гарах юм. За энэ салбарт оролцогч нар өөрсдөө нийгэмдээ бас ямар байр суурьтай, ямар ач холбогдолтой юм. Тухайлбал одоо Төмөн Эрдэнэс холбооны болон энэ Монголын уран дархчид үнэт эдлийн үйлдвэрлэгч нь өөрөө энэ бит бус энэ соёлыг тээж яваа, соёлын бүтээлч үйлдвэрлэгдэг нь тусдаа нэг салбар одоо соёлын яам маань ингээд яриад явж байна. Тэгэхээр энэний гол оролцогч нар юм аа. Ингээд тодорхой ажлын байр бий болгодог, тодорхой эдийн засгийг бүрдүүлдэг. За дээрээс нь энэ өв соёлыг одоо тээж яваа ийм ач холбогдолтой. Төмөн Эрдэнэс холбоо маань 2006 онд анх байгуулагдсанаас хойш одоо ингээд 16 жилийн төвийг бүтээж явна. Тэгээд манай холбооны гишүүд маань анх нь Монголын өв соёл, уран дархны энэ их янзшгүй ариун баялаг сав сангаа дээдлэн хөгжүүлэх, өвлөн хөгжүүлэх, битосыг дээдлэн хөгжүүлэх, цаашлаад энийг өдөр тутмын хэрэглээ орчин үеийн цагийн хэв шинж, чиг хандлагад нийцүүлсэн бүтээгдэхүүнүүдийг гаргаж тэрийг өдөр тутмын нийт хэрэглэгчтэй хүргэх, өдөр тутмын хэрэглээ болгох, үндсийн зон заншлаа түгээн дэлгэрүүлэх ийм эрхэм зорилготойгоо үйл ажиллагаагаа явуулдаг манай гишүүд маань. Тэгээд ерөнхийдөө энэ экспо дээр бол бид ингээд орчин үеийн дархны хөгжил, чиг хандлага, ер нь үнэт металлын салбарын гадна дотноос орж иж байгаа үнэт эдлийн хэрэгцээ шаардлага, тэр гоё загвар хийц, уран сайхны загвар талаас нь орчин цагийн хөгжил дэвшлийг харуулах зорилготой байгаа. Тэгээд нөгөө талаас нь одоо ер нь бол энэ 22 оны Монгол дархан үзэсгэлэндээ бас урьдчилсан бэлтгэл байдлаар бид манай холбооны зүгээс бол энийг ерөнхийдөө маш идэвхтэйгээр оролцож байгаа юм. За тэгээд яг бид бүхний хувьд бол одоо ингээд сайхан өв соёл, Монгол уламжлалаар одоо бас нэгдээд энэ сайхан үзэсгэлэн форумыг зохион байгуулж байгаа. Энэнд одоо бас Монгол дархчуудаа идэвхтэй оролцоороо яг бүтээлээ урлаад өв тэгээд энэ бүтээн байгуулж байгаа орчуудаа бид нар ямар дэмжлэг төр засгаасаа юу хүсэх ёстой юм бэ? Бидэнд ямар асуудал тулгамдж байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр бидэнд бас бэрхшээл байгаа. Мэдээж одоо түүх эдийн гарал үүсэл энэ уламжлал өв тээж явж байгаа юм а яаж түгээн дэлгэрүүлэх вэ? Монгол одоо бидний өв соёл, бидний язгуур соёл гэдэг бол маш их урт түүхтэй байдаг. Тэгэхээр энүүгээр бол биднээс бас даваа тал их байдаг байсан. Одоо энд одоо оролцож байгаа уран бүтээлчин дархчуудтай тулгамж байгаа асуудлыг шийдэх юм форум уулзалтыг одоо ингээд анх удаа зохион байгуулад энэ дээр төрийн байгууллагуудаа урьж оролцуулаад ямар байгууллагуудтай ямар бэрхшээл байгаа юм энэ талаараа ярилцъя. Ийм одоо дэвшил одоо биднес байх боломж байгаа. Монголын одоо энэ язгуур урлаг энэ өв соёлыг бол үнэхээр одоо дэлхийд дахинд бол маш олон түүхэн сайхан бүтээлүүд байдаг. Өндөр гинээс ахуулаад Монголын орчуудын одоо урд төвшин тэр бил эдлийг харуулсан тэр сайхан төгс сүнслэг олон сайхан бүтээлүүдийг хийж байгаа, өв тээг явж байгаа олон сайхан дархчууд маань байдаг. Тэгээ мөн сая одоо ерөнхийлөгчийн үзэсгэлэнгийн тухай ярьлаа. 3 жил тутамдаа
одоо нэг удаа зохион байгуулагддаг. Энэ дээр бол маш өргөн хүрээтэй сайхан оролцдог. Сүүлийн үед бол ковид буюу одоо эдийн засгийн бас жоохон юм хямралтай юм байдал байсан. Тэгэхээр одоо энэ үзэсгэлэндээ өргөн дэлгэр болцоо бид нар цаашдаа энэ Монгол өв уламжлалаа яаж одоо энэ гадагшаа түгээн дэлгэрүүлэх үү? Тэгэхээр энэ стандартаа яаж барих хэвтэй, нэр төрөө яаж авч гарах хэвтэй. Тэрийн форум дээр хэдүүл өргөн дэлгэр сайхан нээлттэй дэлгэрэнгүй энэ одоо форум дээр сайхан хэлцүүлгээ хийя. Мөн одоо төрийн байгууллагуудаас олон яамдууд маань бидний хийж байгаа үйл ажиллагааг бол ерөнхийдөө сайн ойлголт байдгүй. Дээрэс нь уран дархчууд гэдэг бол бас ямар нэгэн бүтээлээ ихтэй бүгдээрээ бас нэг зураг эсхий згээл авих цаг зарцуулдаг. Тэгэхээр биднэрт ямар муу тал байдаг гэх юм бол яг энэ төрийн байгууллагатай уялдаа харилцаа их муутай байдаг. Энэ тал дээр дархчууд маань одоо хэдүүлээ нэгдэх цаг боллоо. Ер нь бол гарал үүслээ шийдвүлье. Хийж байгаа бүтээлээ яаж хамгаалах ёстой юм. Энэ өв тээж байгаа хойч үедээ яаж энэ өвөө тээх ёстой. Бид бол яг үнэхээр одоо энэ бусд одоо хөгжинг орныг батах юм бол яг энийг гоё сүнслэг байдлаар урлаад бүтээгээд энэ Монгол дархны одоо энэ сайхан нандин зүйл бол олон сайхан дархчууд хийгээд өнөөдөр хүртэл явж байгаа үе үеийн олон сайхан урчууд маань манай холбоонд одоо нэгдээд гишүүн байдаг. Энэ одоо Монгол дархныхан одоо энэ алах түвшний нэр төрийг одоо нэр төртөө өргөж явж байгаа олон сайхан дархчууд маань энэ хийж байгаа үйл ажиллагааг дэмжиж оролцоороо. Энэ бол одоо бидээс аягүй том алхам болов. За ерөнхийдөө манай энэ уран дархчууд үн тэдэл үйлдвэрлэгчд бол яг одоо тухайн өөрийнхөө урлан үйлдвэр ажлын байранд зөвхөн бүтээгдэхүүн их талаараа ингээд илүү хамаг цаг хугацаагаа зарцуулдаг байсан. Одоо бол нийгэм цаг үе маань өөрчлөгдөж байна. Бид нэр одоо тус тустай байх биш. Бид нэр бүгдээрээ хамтдаа нийлж, нэгдэж салбарынхаа төлөө дуурах. Энэ бол тусдаа нэг салбар юм гэдгийг харуулах. Жишээлбэл сая төрийн ордонд одоо Монголын эдийн засгийн форум болж байна. Бүх салбарын төлөөлөл очсон байж идэг. Тэгэхээр бид нар бас тусдаа ингээд нэг том салбар юм аа. Алт арилжаалагчтайгаа, бичил урхаачтайгаа, за тэгээ үн тэдлийн арилжаачтайгаа ингээд бид нар нэг цогц одоо бүрэлдэхүүн юм аа. Тэгэхээр бид нар тусдаа бид бас энэ эдийн засаг юм яаж хөгжүүлэх юм. Нийт арчууд үйлдвэрлэгч нартай уриалахад хэрэглэгч нартай өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулъя. Нийгэмд бас өөрснийгөө эргээр таниулъя. Ямар ач холбогдолтой олон талын ач холбогдлоо танилцуулъя. За цаашлаад одоо төрийн байгууллагуудаа хэрхэн уялдаж ажиллаж явах юм. Энэ засгийн бодлогодоо бас бид нэр өөрсдийгөө хэрхэн тусгуулах гэж гэдэг юм уу. Энэ талаар одоо сурчсан ийм одоо ач холбогдолтой форум үзэсгэлэн болох гэж байна. За тэгээд саяхан манай холбоо одоо санаачлаад энэ салбарынхаа тооллого судалгааг бүрэн хийж дуусаад энэ дээр манай холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүд маань бас өөрсдийнхөө бие сэтгэлийг зориулаад ингээд нэлээд бас өргөн хэмжээний Монгол орон даяар хичнээн уран дархчууд үн тэдэл үйлдвэрлэгч нар байдгийг тэдгээр маань түүхийд юм нь ямар одоо хэрэгцээтэй хэдий хэмжээний юм хэрэгтэй байдгийг гих мэтлэнгийн янз бүрийн юмнуудаа ингээд бүрэн тоолоод судалгаа хийгээд иж бүрэн одоо салбарын судалгааг анхудаа бид хийлээ. Бид одоо ингээд хийсэн бүтээснээ нийт хэрэглэгчнээ танилцуулах төр засгийнхандаа өөрснийгөө мэдүүлэгч гэдэг юм ингээд өргөн ач холбогдолтой үйл ажиллагаа болох гэж байгаа. Туйлын баяртай та бүхэн маань одоо зураг үзээ сууж байгаа үзэгч та бүхэн маань эргэнээр ирж бид нарыг үзээрэй хараарай. За уран дархчууд үн тэдэл үйлдвэрлэгч худалдаач маань энэ үйл ажиллагаанд идэвхтэй сайхан оролцоорой гэж уриалмаар байна. Монголын өнөөдрийн дархны урлалд толгомж байгаа ямар асуудал байваа тэрэг хөтлөнө төр засгийн нийлж зарим тодорхой шийдлүүдийг олох хэрэгцээтэй байгаа. Тэгээд энийг шийдэх өшөө толгомжсон янз бүрийн материал төвхүүд бидний нэг онцлог байдаг. Хийж байгаа бүтээгдэхүүний үндсэн төвхөд маш үнэтэй байдаг. Тэгэхээр энэ дээр санхүү эдийн засгийн бас нэг тодорхой хэмжээний дэмжлэг цэцээ юу ажиллах вэ гэх чинь. Ингээд энэ бүхнийг бид нар шийдээд гарц харгалгааны зөв голдролд ороод ингээд явах нь бидэнд өөрийн гэсэн үндсийн том өв соёл байж байна. Дээрэс нь ер нь бол Монгол дархны урлаг гэдэг бол ер нь Монголын үндэсний соёл урлагийн нэгэн томоохон сонгомл төлөөллийн нэг гэж бид бүхэн үздэг. Тэгэхээр энэ их сайхан том соёл өв соёлоо бид бүхэн зөвхөн Монголд байж одоо ойр орчмын Монгол угсаатан гарлуудаа түгээн дэлгэрүүлэх цаашлуул бүр дэлхийд бид бүхэн энэ хүнийг гаргах магадгүй Монголоос гарч байгаа энэ цэвэр гарал үүсэлтэй Монгол алт маань дэлхийн нийтэд одоо Монголоос ирж алтаа авдаг болохын төлөөч гэдэг юм уу. Одоо говь ноолороо ингээд ерөнхийдөө амжилтанд хүрээд ирнэ. Говийн Монголын ноолор гэдэг бол дэлхийд дахин танигдчихлаа. Тэрэн шиг одоо Монголын алт гэдэг юм бас тэгээд тэрнийгээ дагсан урлал бүтээгдэхүүнүүдийг сонирхон шохоорхдаг тийм орчин, тийм ирээдүйн төлөө бид бүхэн бас ирээдүгөө сайхан гэрэлтэйгээр төсөөлж байгаа. Энэ бүхэн потенциал, ур чадвар
боломж олцсон маань бол манай урчууд арчууд маань хангалттай байгаа. А бид зөвхөн жоохон тодорхой хэмжээний эрх зүйн болоо зохицуулт за бусад зарим нэг саад бэрхшээлүүдэд янзлчвал бидэнд бас асар их том сайхан ирээдүй бий гэж манай холбооны удирдах зөвлөлийнхэн бол бодож ярьцгаад юм аа. За тэгэхээр ийм сайхан гэрэлтэй ирээдүгээр бид төсөөлж одоо энэ үйл ажиллагаанд оролцож байна. За ингээд энэ урдуур ингээд дэлгэн тавьсан зарим нэг бүтээгдэхүүнийхээ дээжээс бас товч дурдах бах тийм ээ. Тэгэхээр одоо бид бүхэн энэ форум үзэсгэлэн дээр одоо Монгол одоо урчууд маань, даргачууд маань, манай холбооны бас одоо төмөрц холбооны урчууд, урлангууд маань сайхан бүтээлүүдээ хийсэн байгаа. Асгтын мөнгөний ордны Монгол одоо хөрсөн дээр байгаа хүнд одоо сайхан мөнгөөрөө, цалин цагаан мөнгөөрөө сайхан хийж бүтээсэн уран бүтээлүүдээ энэ форум үзэсгэлэн дээр одоо бид бүхэн маань өргөн барьж байгаа. Тэгэхээр энэ телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй монголчуудаас Монгол өв соёлоо хүндэтгээд Монгол даргачудаа бас дээдлээд бид бүхний одоо энэ сэтгэлээ гаргаж, ураан гаргаж одоо баясаж хийсэн бүтээлүүдийг таалан хөгжиж сойрхороо бүтээлүүдийг сайхан сонирхож одоо энэ форумд бас Монгол даргачуудаа идэвхтэй оролцоороо бидний хувьд бол одоо өнөөдөр бас энэ Монгол дархны маань одоо хөгжил, дэвшил ямар төвшөнд явж байгаа, цаашаа бид нар энийг ямар төвшөнд яаж аваачих юм, энийг хэдүүлээ эвлэлдээд нэгдээд төрийн засгийн байгууллагуудтайгаа мөн даргачуудтайгаа бас одоо эвлэлдэж нэгдэж ярилцъя гэж байгаа. Өнөөдөр бас урлал хийгээд сайхан өвт хийж явж байгаа энэ Монгол даргачудаас манай энэ холбоонд хүрэлцээрч нэгдээрээ хэдүүлээ дуу хоолойгоо бас ингэ нэгтгэж хүргэе. Цаашлаад одоо өв соёлоо бас түгээн нэгдгүүлэх олон сайхан үзэсгэлэн маань одоо бий болгосон сайхан юмнууд байгаа. Мөн Монгол дархны одоо ерөнхийлөгч ивэлд оролдог одоо үзэсгэлэн маань энэ 7 сарын 1-нд болох юм. Энэ үзэсгэлэндээ бас одоо сайхан өргөн дэлгэр оролцоод энэ бүтээлүүдээрээ бас оролцоорой гэсэн тийм сайхан уриалгыг өргөн дэвшүүлье. За ингээд энэ удаагийн ингээд Монгол анх удаа болж байгаа үн тэдлийн салбарын экспо маань зохион байгуулахад гүн төстэй үзүүлж байгаа Монгол улсын соёлын яам, санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох албаны бүх хүмүүстээ гүн талархлаа холбооныхоо нэрийн өмнөөс удирдах зөвлөлийнхөө нэрийн өмнөөс гүн талархлаар илэрхийлье. Та бүхний өргөнөөр уулзах хэрэг хүргье.